Хойд хөршөөс 62 вагон буюу 4000 тонн I-92 бензинийг өнөөдөр оруулж ирж байна. За эхний 19 вагон нь Сэлэнгийн Алтан булгийн боомтоор орж ирсэн. За ингэснээр шатхууны нийлүүлэлт өнөөдөр оройноос хэвийн болно гэж салбарын яам нь тооцсон байна. За өнөөдрийн хувьд бол нийтдээ 62 вагон цистерн I-92 орж ирнэ. За энэ нь бол одоо жишээлбэл дунджаар нэг 60 тонтой орж ирж байгаа гэхээр ингээ 3700 4000 тонн одоо бүтээгдэхүүн орж ирнэ. Улаанбаатар төмөр зам сэлгээний болон одоо татлагын авалтын үйл ажиллагаанд бас одоо онцгой анхаарж байгаа. Тэгэхээр удахгүй одоо энэ асуудлуудыг хангалт маань энэ байдлаар одоо сайн явах юм бол бид хүн одоо зөвлөрөх юм одоо боломжууд байна. За бүгд наримт хятад ард улс руу бас импортыг нэмэгдүүлэх хэмжээнд бол одоо бас дараагийн ажлууд хийгдэж байгаа. Өнөөдрийн төвшөнд хүртэл одоо импортлогч компаниуд одоо ажилтны хэлгийн яам, ашигт мартмал газрын засгийн газрын хүмүүс бол ажиллаж байна. Тэгэхээр бүгд найрамд хятад ард улсаас орж ирэх бүтээгдэхүүн маань өөрөө яагаад одоо харьцангуй бага байдгийг гэдэг нь бол Оросын холбооны улсаас үнэтэй байдагтай холбогдлолтойгоо нийлүүлэлт одоо бага хийгддэг гэсэн эдийн засгийн тодорхой хэмжээнд бол нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гэдэг ажлууд бол явж байна.